2 дугаар дэвтэр Эдред цагийн бичээс 5 дугаар бүлэг Ардын засаг ялалтаанд тунхаглав. Хяагтыг чөлөөсний дараа Монгол оронд барууны байгуулсан төв засгийн газар Хяагтад байгуулагдсан Ардын түр засгийн газар хэмээх 2 засгийн газартай болоод байлаа. Хүрээний төв засгийн газар цагаантнуудыг түшиж байсан боловч Ардын түр засгийн газрыг идэвхтэйгээр цэрэглэн эсэргүүцсэнгүй. Татсан цэрэгч цагаантнуудтай одсон тул эсэргүүцэх боломж хомс байжээ. Харин Ардын түр засгийн газар хяналтанд байгаа хошуудын тоогоо нэмэх, Монгол нутагт байгаа цагаантны үлдэгдлийг устган хөөн зайлуулах арга хэмжээ идэвхтэй авч эхэлсэн байна. Хяагтыг чөлөөлсөн Ардын намынхан дараагийн алхмаа ярилцахад Сүхбаатар юуны өмнө Хяагттай хил залгаа нутгуудад Ардын засгийн хяналтыг тогтоох хэрэгтэй гэж түр засгийн газраас шийдлээ. Ахай гүн Дайчин вангийн хошуудаар Атаман Сухарьев Мингэт занги нарын цагааны цэргүүд оргинон нутгийн ард иргэдийг тонон дээрэмдэж байгаа мэдээтэй байна. Иймээс баруун замын цэргийн ангийг тусгайлан томилж эдгээр хошуудыг цагаантнуудаас чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна. Дэд жанжин Сумьябэст 40 цэрэг өгч зам зургийн цэрэг татан цагаантнуудыг бод зохих ажил зохион байгуулъя гэсэн санал гаргахад намын нөхөд дэмжив. Сумьябэст хандан Сүхбаатар танд зэвсэг нэмж өгнө. Цагаантнуудад нутгийн ард иргэд ихээхэн дургу байгаа мэдээтэй тул Ардын журам цэрэгт дуртаяа элсэн орхон дамжиггүй. Тэднийг зохион байгуулж цэрэгийн хүчийг эмхэлсэвэ гэж хэлэхэд Сумьябэс тэдгээр хошуудад байгаа цагаан цэрэгийг даран ном хотгоё. Харин зэвсгийг зузаалж өгвөл сайн байна хэмээжээ. Баруун замын цэргийн тусгай анги замдаа 2 хороо болон өргөжж 1921 оны 5 дугаар сард дэд жанжинаар томилогдсон Чойголсонгийн удирдлагаар Дайчин ван Ахай гүний хошуунд оргинон байсан цагаантнуудыг бод зохиж Өнгөрний цэргийн үлдэгдлээс төвийн нутгийг чөлөөлсөн. Ардын намынхан Хяагтыг тойрсон нутаг орныг гамин цагаанаас чөлөөлөх арга хэмжээ авахаас гадна баруун болон зүүн хязгаар нутагт богшсон цагаантны үлдэгдлийг устган шинэ Монгол улсын бүрэлдэхүүнд байлгахад анхаарал тавьж байсан. Баруун хязгаарт Жаалам Дамби жанцсан Шинжаан Ураанхай баруун Монголыг нэгтгэн Ойрдын улсыг байгуулах орлого хийж буй сураг чимээтэй байснаас гадна зүүн хязгаарт Дарганыг Монголоос салгах орлого Усан амбан Жодогжав хийж байна. Туваа Ураанхайд байгаа улаан цэргийн ангиуд цагаантнуудаас чөлөөлсөн боловч энэ хязгаарнуудыг Монгол улсын бүрэлдэхүүнд орох эсэх нь тодорхойгүй эдрэтэй байжээ. Монгол Ардын нам 4 дугаар сард Дөрвөд аймгийг тохинуулах зорилгоор Хасбаатар дам дорж нарыг томилон илгээжээ. Тэд коминтерний төлөөлөгч Нацуувтай хамтран Дөрвөд аймагт очиж ховдын хязгаарын өөртөө засах засгийн газрыг байгуулан ерөнхий сайдаар Дөрвөд далайхан түмэн дэлгэрж явыг түүний орлогчоор үнэн зөрөгтхан Содном Жамц, дотоод яамны сайдаар Бэс Аюурзан, гадаад яамны сайдаар Молом Даалам, цэргийн яамны сайдаар Хасбаатарыг томилсон байна. Ийхүү баруун хязгаарт Ардын журам цэцэргийн ангиуд байгуулгадан тэнд богшсон цагаантны үлдэгдэлтэй тэмцэж эхэлсэн. Мөн чагдарч яваг Ардын түр засгийн газрын тэргүүнээс чөлөөлж Хөвсгөл Ураанхайн хязгаарт Ардын засгийн газрын төлөөний сайдаар томиллоо. Чагдарч ав Оросын нутгаар дамжин Хэмчигийн хошуунд очиход Ураанхайн ноёд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж цэрэг татахгүй гэсэн байр суурь баримталжээ. Ураанхайн хязгаарыг зөвлөлтийн цэрэг өмнө нь чөлөөлсөн байсан бөгөөд чагдарч авын зорьсон хэрэг бүтлгүүтгэд тэдний байр суурьч нөлөөлсөн байдаг. Ураанхайн хошуудыг татах ажил нь болохоон байсан чагдарч ав Хөвсгөлд ирж Дархтын отгууд Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу Хөвсгөлийн Ураанхай нарын дэмжлэгийг авч хатгалд сайдын газраа байгуулан цэрэг татаж Хөвсгөлд байсан цагаан цэрэгийг устгах ажил хийсэн. Бүх цэргийн жанжин Сүхбаатар Улаастад байсан Жолхон цутагт Дамжин базарт загтал бичиж Ардын засгийн үйл хэргийг дэмжихийг уриасныг Жолхон цутагт хүлээн авч Фальский, Васильев, Цэвэнов нарын цэрэгийг Улаастад хүлээн авч засагтхан сайн ноёнхан аймагудаас цэрэг татаж Ардын журам цэрэгийг байгуулахад оролцжээ. Эрдэнэ Намсра, Ахай гүн Лувсан Хайдав, Дөрвөд далайхан түмэн дэлгэрж ав, Хатанбаатар Магсаржав нар Ардын засгийн хэрэгт идэвхжин оролцсныг харахад ноёдын намч Ардын засгийг талархан дэмжиж байжээ. 1921 оны 6 дугаар сард Ардын засгийн газрын хүсэлтээр Алс дорнодын бүгд найрамд улсын 5 дугаар армийн бүрэлдэхүүнээс 35 дугаар дивиз, Кубаны 5 дугаар морд дивиз, Среченскийн 2 дугаар морд бригад Шитинкний тусгай отрядыг гаргаж хүрээгэлэн чөлөөлөхөөр гаргажээ. Энэ аялан байлах корпус 7500 явган цэрэг, 2500 морд цэрэг, хөнгөн их буу 20, буягт машин 2,
Нисэх онгоц дөрвөөс бүрдэж байсан бөгөөд ардын журам цэргийн тоо тэр цагт 700-аас 800 хүрсэн байна. Рокоссовскийн морд хороог Човлсангийн баруун зүүн байлдааны ангид туслахаар Сэлэнг мөрний саваар давшуулж Срежинскийн 2 дугаар морд бригадыг гол хүчний давшилтыг зүүн талаас хамгаалахаар илгээжээ. Ардын журам цэцэргийн ангиуд болон улаан цэцэргийн анги нэгтгэлүүд замдаа зулцгийн голд цагаантнуудтай байлдан дараад 7 дугаар сарын 6-нд хүрээнд орж ирсэн. Хүрээний засгийн газрын хувьд эхлээд цэргийн хамт урагшлан ирж яваа ардын нам төр засгийн газрынхныг зогсоохыг оролдов. Богд хааны нэрээр ухуулах бичиг гарган нийтэд зарласан байна. Зарлиг бичигт төв засгийн газар төвширсэн цагаан цэрэг буцсныг хойд зүг тусламж иргэсэд мэдээгүй учраас байлдан үүсэж буй өвөр зураа эвдрэлцэн элэглэл шүүмжлэл болно гэх зэрэгээр өгүүлж ардын намынхныг зэвсгийг орхин ирж төр засгийн хэрэгт оролцохыг уриалжээ. Хүрээний засгийн газрын тусгай элч бургалдаа хэмээх газар ирээд байсан Монгол ардын нам ардын төр засгийн газрын гишүүдэд бичгийн хувийг хүргэж өгсөн ч ардын намынхан хуучин засгийн газрын тушаалыг хүлээн аваагүй төдийгүй зүй зөксөөр зохицуулах цаг хэмээн үзэж хүрээний зүг цааш давшин явжээ. Иймээс хүрээг дайлаар мордох үед ардын төр засгийн газар Монгол ардын намын төв хорооноос Монголын ард түмэнд хандан гаргасан уриалга бичгийг хүлээн авч танилцаад хүрээний засгийн газрын гишүүдийг ерөнхий сайдыг оролцсон Манчшир худагт 1921 оны 7 дугаар сарын 7-нд хуралдуулж хэрэгхийг хэлэлцүүлжээ. Хурлаас 1. Эсэргүүцэх хүчингүй. 2. Монгол элгэн зураа ямар боловч ширүүн гараар хөдлөхгүй буй за хэмээн итгэх тул ардын цэргийн өмнөөс эсэргүүцэхгүйгээр найрамдахыг хичээх хэмээн тогтож цагаан цэргээс оргосон зэрэг буу зэвсэг авч явах хүн буй аваас даруй зэвсгийг хураалгах тун хэмээн ард олонд зарлахаар болжээ. Ардын төр засгийн газар Монгол ардын намын төв хорооны гишүүд цэргийн хамтаар хүрээнд орж ирэхэд байдал тайван хуучин эрх баригчид цэргийн яамнаа цуглан хүлээж байсан аж. 7 дугаар сарын 9-нд Бодоо, Сүхбаатар, Данзан нар Богд хаанд бараалхаж ардын эрхтэй засаг байгуулах болсноо мэдэгдэж Богд эзнийг Эрдэнэ суудалд нь эргэн залах одоо хэрэглэж буй 5 яамны тамга тэмдгийг ардын засагт шилжүүлэн өгөхийг мэдэгдэхэд Богд хаан хэлэлцсэн ёсоор болгохтун гэж айлдсан байна. Бодоо өөрийн багш барууны засгийн газрын ерөнхий сайд Донхор худагт Манчширт бараалхав. Алд цэнхэр хадаг барин мөргсөн Бодоо бидний ардын төлөөлөгчдөөс Богд хаан болон олон лам ноёд та бүхний сануулсан ёсоор их Оросын тусламжийг олж гадаадын харгисыг сөнөөж газар орно бүрэн бүтэн болгон ав. Олон ардын эрх чөлөөг мандуулахын тухай ардын төр засгийг нэгэнт байгуулад тус улсын засгийг өөрчлөн явуулахар шийдвэрлэн ирсэн. Богд эзнийг хэмжээтэй эзэрхэх хаанд өргөмжлөн ардын эрхтэй засгийг нэгтгэн байгуулах тул хуучин засгийн яам тамх хэргийн шилжүүлбэл зохино хэмээхэд Манчшир хутагт та бүхний сэдсэн хэрэг сайн бүтэж хүрээг чөлөөлөн амгалан болгосон нь сайн хэрэг. Нэгэнт ардын засгийн газрыг байгуулахаар шийдсэнийг Богд эзэн хаан сайшааж надад айлтгал ирүүлсэн. Маргааш морин цагт та бүхэнд яамтын тамгыг ёслол төгөлдөр гардуулж өгье. Та бүхэн ард олныхон итгэлийг хадгалж шудрах сайн ажиллах болтугай гэж айлтжээ. 7 дугаар сарын 10-ны өдөр засгийн эрхийг шилжүүлэх ёслол болж ерөнхий сайдаар Бодоо эрхэлсэн төшмөлд Сэрэнд орж Эрдэнэ Батхан, дотоод яамны сайдад Даалан Пунцэгд орж дэд сайдад Цэвэн Жамсраанов эрхэлсэн төшмөл Догсом, гадаад яамны сайдад Бодоог хавсруулан гүйцэтгэхээр дэд сайдад Жигмэд Доржгүн, цэргийн яамны сайдад Сүхбаатар, дэд Жанжинд Хатанбаатар Магсаржив эрхэлсэн төшмөлд Гомбичин байс, сангийн яамны сайдад Данзан, дэд сайдад Жамин гүн эрхэлсэн төшмөлд Буряд Цэдэнш, шүүх яамны сайдад Магсаржив хурц, дэд сайдад Тогтох гүн эрхэлсэн төшмөлд Даваасан був, шадар сайдад Даалан Пунцэгд орж Эрдэнэ ван Мансрай, Сэцэн ван Гүр Соронзон Гомбосрун, Дайчин Жонон ван Цогбадрах, Баатар ван Базарван гүн Дэндв нарыг томилсон юм. Ардын засгийн газрын бүрэлдэхүүнийг харахад төшмөдийн, ноёдын болон ардын намын бүрэлдэхүүнээс хамтран бүрдсэн эвслийн хэлбэртэй засгийн газар байсан нь харагдана. Энэ бол монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхон төлөө үндэс ухцаа сурвалж гарлаас үл хамааран эвлэлд нь нэгдэж чаддгийг харуулж буй баримт билээ. Мөн баруун хязгаарт байсан Хатанбаатар Магсаржив, зүүн хязгаарт байсан гүн Гомбичин нарыг засгийн газрын бүрэлдэхүүнд томилсон нь эх орно гэсэн чин эрмэлзлээ сэтгэлтэй эдгээр ноёд ардын засгийг талархан дэмжиж цагаантны эсрэг тэмцэн гэдэгт эргэлзээгүйх билээ.
1911 онтой харьцуулахад засгийн газарт өвөр Монголоос хүн томилоогүй нь Монголын нутагт байсан өвөрлөгч ноёдын ихэнх нь Атаман Семеновын Нармай Монголын засгийн газраас эхлэн цагаан цэргийн талд байлцсантай холбоотой байж болох юм. Зүүн хязгаарын цэргийн жаншнаар томилогдсон найдан ван ардын засгийг эсэргүүцсэн тэмцсэн. Тогтохгүй тун бодлоггүй бодоогийн хэрэгт холбогдсон цаазлагдсан. Анхнаасаа хүрээний бүлгэнд орж байсан цахар баяр гүн цагаан цэрэгт орж хяагтыг довтлсон зэргээр өвөр Монгол гаралтай ноёд ардын хувьсгалын хэрэгт оролцоогүй буюу эсэргүүцсэн нь харагддаг. Харин ардын засгийн газрын бүрэлдэхүүнд зөвлөлт Оростой холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн бурайд нөхөд томилогдсон зэргийг сонирхон судлах нэгэн сэдэв юм. 7 дугаар сарын 11-нд богд гэгэнийг хаан ширээнд нь залж олноо өргөгдсөн хэмээх он цолыг хэвээр хэрэглэх ардын эрхт хэмжээт цаазад хаант засгийг тогтоосныг зарлан баяр ёслол үйлджээ. Сангийн сайд данзан комментарнаас тусалсан мөнгнөөс мянган алтан зоос өргөж Ахмадыг шагнаж ялтан өршөөсөн бөгөөд богд хаанаас ардын засаг өн удаа Мандан Бадархан ёроолыг айлтгасан. Монголчуудын хүү 20 дугаар зууны түүхэнд 2 дахь удаага нь тусгаар тогтнолоор зарласан бөгөөд энэ хүү тусгаар тогтнолыг хөршүүдэрэн хүлээн зөвшөөрүүлэхэд 25 жил, дэлхийд дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд дахин 40 жилийн урт ярвигтай зам хүлээж байлаа. Хязгаар нутгийг тогтноолсон нь баруун гэрэн баригдаж цагаантны зохион байгуулалттай хүч сарнсан ч Монгол орны хязгаар нутгуудад олон тооны цагаан цэрэг богшин байрлсан хэвээр байлаа. Орос Монголын хамтарсан цэргийн хүч нэн дээрөө байлдааны ажиллагааг үргэлжлүүлэн энд тэнд тарсан цагаан цэргийн отрядуудыг устгах ажилд оржээ. 1921 оны 7 дугаар сард ардын засгийн газрын ерөнхий сайд бодоогоос цагаан цэргийн үлдэгдлийг устгаж хүчирхэг ардын журамт цэргийг байгуултал улаан цэргийг Монголоос гаргахгүй байх хүсэлтийг зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарын газар илгээсэн бөгөөд 8 дугаар сард энэхүү хүсэлтийг хүлээж авсан тухай ардын комиссар Георгий Васильевич Чичерин хариу мэдэгдэж захидал ирүүлсэн байна. Энэ хүсэл Монгол нутагт богшин байсан цагаантнууд гэхээс Хятадын Жан Зойлон нарын цэргээс сэрэг илсэн алхам гэлтэй. Нэн дээр 5 дугаар морд дивиз баруун замын байлдааны ангид туслахаар хүрээнээс гарч утсан бөгөөд баруун замын байлдааны анги дух нарс ингэд толгой зэрэг газар цагаантнуудыг бод зохиж 7 дугаар сарын сүүлчээр Дайчин вангийн хүрээг чөлөөлжээ. Гуртын тавиланд тусан тулалдаанд Дарзавын хороо гавья байгуулж Нанзадын хороо Сухарев Мингэт нарын цэргийг бот зохин нутгийн төв хэсгийг цагаантнаас чөлөөлөх ажил 9 дугаар сар гэхэд дууссан. Зүүн хязгаарын байдал ярвигтай хэвээр байлаа. Даргангийг буцаан эзлэхээр цахрын Гусаа ямбан Жодовжав цэрэглэн халдаж Сэцэн хаан аймгийн нутагт Найдан вангийн цэрэг ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн хязгаар нутгийг эзэгнэж байна. Скватрын журам цэргийн отрядад зохигдсон Хабатовын отряд, Чойволсонгийн баруун замын байлдааны ангид зохигдсон Сухаревын үлдэгдэл, Костромины отряд, Немчинов, Жамбалун нарын отряд Манжурыг чиглэн зүүн хязгаарт очсон байлаа. Ардын засгийн газраас зүүн хязгаарын байдлыг хэлэлцээд Бумцэнтийн хороог Сэцэн хаан аймгийг тохинуулах сайд бэс Дугуйжавын хамтаар томилон гаргав. Бумцэнтийн хороотой хамт Харти Кануковын халимаг морин хороог хүч нэмэгдүүлэн илгээв. Дугуйжав бэс зүүн хязгаарт байсан гүн Гомбидшин, Найдан ван, бэс дугур Балжиням нарын цэргийг нэгтгэн оргодол цагаантнуудтай байлдаж хил хязгаарын амгалан байдлыг тогтоох үүрэг авчээ. Дугуйжав бэсийг хүрээнээс мордохын өмнө бүх цэргийн жанжин Сүхбаатар хүлээн авч уулзав. Хүрээг чөлөөснөөс хойш Сүхбаатар Орос цэргийн гимнастчорка өмсөж сарвчтай малгай тавих болсон билээ. Дугуйжав Сүхбаатарын өрөөнд орж ирж суугаад жанжинд Орос хувцс сүрхий зогсон байна шүү гэхэд Сүхбаатар инээмсэглэж дайны цагт би дэвтэх юм. Журамт цэрэг маань удахгүй өөр ингэсэн хувцастай болно. Одоохондоо дээлх хувцас бодож суух цаг биш байна. Саяхан даргангад байгаа гүн Гомбидшингээс надад загтал ирж. Тэрээр ардын засгийн бүрэлдэхүүнд томилсонд талархаад Гусаа амбан Жодовжав даргангийн хязгаарыг дайтаж захар хошуунд нэгтгэх гэж санаа аргаж буй тухай бичсэн байна гэжээ. Дугуйжав. Энэ Жодовжав амбан мөн олноо өргөгдсөний 2 дугаар онд тэрсэлтэн байлдаж Сумья бэсийн цэрэгт баригдан хүрээнд ирсэн билээ. 5 дугаар онд тавьж явуулдаг буруу байсан. Найдан ван дугур бэсийн талаар сураг байна уу гэж асуув. Сүхбаатар. Дугур бэсийн цэрэг тарж хошуундоо утсан сураг байна.
Харин найдын ван ардын засгийн газарт таагүй хандаж байгаа сурагтай байна. Бүлчүүдээ гом бичийн төвийн том тушаалд томилж хоод намайг зүүн хязгаарын цэргийн сайдаар томилж доромжллоо гэж агсарсан гэв. Харин эгүүзэр хутагт галсан даш богд хаанаа дагах байр суурьтай байгаа юм байх гэхэд дуурж. Найдан ван ч бүр атаман Шимановын байгуулсан дагуурын засгийн газарт орж явсан хүн дээ. Захар цэргүүдэн авч ирэхдээ тогтох тайжтай хамт 5 замын байлдаанд сайнч байлдсан хүн. Тогтох тайжаас захидал авч явдгийн билүү гэж асуув. Сүхбаатар. Тогтох тайжаас захидал авч явахыг би хариуцсан яри. Гэхдээ найдан ванган байдлыг найдваргүй байна гэж Сэцэн хааны хүрээнээс манай туршуул мэдэгдсэн. Жигмэд Жамболны цэргүүд Сэцэн хааны хүрээнд орогнож байгаа. Ардын засгийн газраас найдан ванг зүүн хязгаарын цэргийг захирах сайдаар томилж Жамболныг баривчлан хүрээнд ирүүлэхийг даалгасан боловч хариу ирэхгүй байна. Түүнээс гадна захар цэргүүд нь олон жилийн байлдаанаас залхаж нутаг буцах сонирхолтой болсон тухай бичсэн байна лээ. Та бүхэн эхлээд даргангад сууга гом бичсэн гүнтэй очиж нийлэх нь зөв байх. Тэнд довтлон байгаа жодов жавын захруудыг дарсны дараа найдан вангийн учрыг олох хэрэгтэй гэжээ. Бомцэнд дууржав нарын цэргүүд Канукугийн халимг морин хороотой хүрээнээс гарч даргангийг чиглэн хөдөлжээ. Даргангийн нутагт молцгилсээр довтлсон жодов жавын цэргийг бодцохох явдал чухал байсан тул юуны өмнө гом бичэн гүнгийн цэрэгтэй нийлсэн журам цэргийн отряд жодов жавын 300 гаруй хүнтэй цэргийг бодцохож нутгийн хилээс хөөн гаргажээ. Халимгийн хувьсгалт морд хорооны дарга Харти Бодиевич Кануков иргэний дайны үеэс улаан арим зүтгэсэн хүн. Монголын зүүн хязгаарыг чөлөөлөхөд оролцож Дамбижааг даран устгахад оролцсон юм. 1925 оноос халимгийн түүх хорооны дарга байсан нэрт зохиолч. Энэ хооронд Жамболныг баривчлан хүргэх тушаалыг биелүүлээгүй найдан ванг улсаас урвсанд тооцож баривчлан устгах тушаал хүрээнээс иржээ. Бомцэнд дууржав нарын цэргийн хамт Сэцэн хааны хүрээнд ойртон ирэхэд найдан ван цэргэн аваад эгүүзэр хутагтын хийд рүү оджээ. Найдан вангийн цахруудыг алтан очирт 2 худаг, 2 тэг, шивэлж уул гэх мэтийн газар нэхэн байлцаар найдан ван Учаад цэргийн хамт хэл давн зогтжээ. Бомцэнд дууржав нар найдан вангийн араас нэхэн байлдаж байх үед улаан цэргийн ангууд самбэсэн хүрээнд богссон цагаантнуудыг бодцохож хаалганы зүг үлдэн хөөсөн. Найдан ванг дарсны дараа бомцэнд нар төвийн нутгаас зүхтэн ирсэн Хаватов, Островский нарын отрядыг бодцохон үлдэгдлийг нь хил давуулан хөөсөөр зүүн хязгаарт байсан цагаантнуудын үлдэгдэл үндсэндээ устжээ. Жигмэд Жамболныг одоогийн Сүхбаатар аймгийн нутагт баривчилж хүрээ рүү илгээсэн боловч замдаа зүхтах гэж байгаад буудулжээ. Сүхбаатараас 1921 оны 7 дугаар сард Хатанбаатар Магсаржавт ардын засгийн газрын цэргийн яамны дэд сайдаар томилогдсныг мэдэгдэж баруун хязгаарт богссон цагаантны үлдэгдлийг устгах даалгавар өгсөн. Сүхбаатарын захидлыг авсан Хатанбаатар Улаастад суугаад жалхан судагтад бараалхав. Хатанбаатар хүрээнэ байгуулагдсан ардын засгийн газар богд хааныг хаан ширээнд нь залж шинэ засгийн газар байгуулснаа зарлжээ. Намайг цэргийн яамны дэд сайдаар томилж баруун хязгаарт байгаа цагаан цэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулахыг даалгасан тухай Жанжин Сүхбаатараас мэдүүлэн загтал ирүүлжээ. Химээхэд жалханц хотогт. Одоо энэ цагаан цэргийн цаг нь нэржээ. Ванданоос чүлтэн бэсийг буудан хороосон хэрэгт ял тулган асуувал зохилтой. Та гэхдээ болгоомжтой хөдлөхгүй бол эд хэнийг ч хороохоос буцахгүй болсон байна. Би засагт хааны ноёдуудад бичих шийтгэж цагаан цэргийн эсрэг тэмцэх шаардлагатай мэдэгдэе гэжээ. 7 дугаар сарын 22-нд Хатанбаатар Магсаржавын удирдлагад байсан 200 монгол цэрэг бослог гаргаж Ванданов, Ахмад Безродны нарын удирдлагад байсан 150 цагаан цэрэгийг бараг бөөндөө гаргалгүй барьж ав. Ламдэл өмсч оргон зайлсан Вандановыг өртөөний монголчуудад таньж баривчлан хөргүүлсэнд түүнээс чүлтэн бэсийг алсан хэрэгээр яласууж цаазаар авчээ. Магсаржавын цэрэг Казанцэв, Казаграндын цагаан отрядуудтай байлдж ялгуулсан хутагтын хүрээ, заян хүрээ, Яровгийн хүрээ, Нуурмогон хүрээнд байсан цагаан цэргүүдийг бодцохож чөлөөлсөн юм.
Энэ үед Улаан цэргийн 227 дугаар хорооны Василив, Цэвэнов нарын цэргүүд Хатанбаатарын цэрэгт хүч нэмж сүүлд туслан байлдсан байна. Баруун хязгаарыг тохинулахаар уйтсан Дамбадорж Хасбаатар нарын хувьд байдал амаргүй байлаа. Баруун хязгаарт ховд орчимд Кайгородовын 700 цэрэг, Дайчин мангийн нутгаас бут зохигдож утсан цагаантнууд нэмэгдэн байснаас гадна Шар сүмэс генерал Бакичийн 2000 гаруй цэрэг хэл нэвтрэн орж ирсэн юм. Нөхцөл байдал хүндэрснийг харгалзсан хөшөө модонд байсан Улаан цэргийн ангиас Байкалов, Муликов нарын цэргийн ангиудыг ирүүлсэн ч 450 орчим хүнтэй Монгол Оросын хамтарсан хүч цагаантнуудтай байлдахад хүчит дутагдсаар байлаа. Бүхмөрөнгийн байшинтын хад, бор бургас, мөрөгцгийн хүрээ, усан хоолой зэрэг газруудад байрласан Кайгородовын хэсэг бусаг ангиудыг бот зөксөн боловч үндсэн хүчийг нь устгаж чадахгүй л байна. 8 дугаар сард хүч суларсан байдлаа харгалзсан Хасбаатар, Дамбадорж, Байкалов нарын ангиуд Ачит нуур, Бүхмөрөн, Улаан гомын чиглэлээр ухарч эхлэв. Сарвалгүний хүрээнд дэрж шархтай цэргүүдэд эмчилж түр амсхийж байсан Монгол Оросын хамтарсан хүчийг 9-р сард Кайгородовын цагаантнууд бүсэлж авчээ. Дамбадорж 8-р сард улсан байлдааны үеэр шархтсан тул цэргийн удирдлага Хасбаатар, Байкалов нарын гарч шилжиж бүсэлтийн хориглолтыг бэхлэх арга хэмжээ яаралтай авч эхлэв. Хасбаатар Бүхмөрөнгийн Савир гихч хүн ирж уулзаад Кайгородовын цэрэгт Казанцевын отряд ирж нийлээд 1500 гаруй хүнтэй болсон. Удахгүй Шар сүмээс ирж яваа Бакичийн 2000 цэрэг ирж нийлэх гэж буйг дуулгажээ. Хасбаатар цагаан цэргийн зэвсэг хэрэглэл хэр цэргийн тоог яг мэдж байна уу гэж асуухад Савир цагаантнуудтай тэдний гэр бүл эмэгтэйчүүд хүүхдүүд их явна. Яг цэргийн тог нарийн хэлж мэдэхгүй. Ойролцоогоор 2000 болно байх. Сарвалгүний хүрээ гэзэлж улаантнуудыг устгах уу, хөшөө мод руу дайрах уу гэд хоорондоо их эхэн маргалдаж байна гэсэн мэдээ өгчээ. Бэхлэлт хориглолт сайн хийсэн тул Сарвалгүний хүрээ рүү хэд дайраа цагаантнууд эзэж чадсангүй. Нилээд хохирол амсны дараа цагаантнууд дайралтаа зогсоож бүслэн хүнс хоолоор таслах арга хэмжээ авлаа. Улаан цэрэгч баггүй хохирол амсаж Хасбаатар байлдаанд алагдаж 150 гаруй хүний алджээ. Энэ тулдаанд 500 гаруй хүний алдсан цагаан цэргийн удирдлагын хооронд маргаан үүсв. Кайгородов, Андрей Степанович, сүүлийн дайралтуудад танаа цэргээс муу оролцож ихэнх нь манай цэргүүд алагдсан, цэргүүд ихээхэн дургуутсаж байна. Хэрв танаа 400 цэрэг бэхлэлтийн шугамыг эзэлж авч чадсан бол манай цэрэгт ийм хохирол учирч олон хүн алагдахгүй байсан гэцгээж байна гэхэд Бакич бид 100 гарын цөлөөр дамжиж их ядарч ирсэн. Шар сүмийг эзлэхэд 1000 гаруй хүнээ алдсан. Одоогор жаахан амарч хүч сэлбэх хэрэгтэй байна. Тэгээд ч араас чинь гинэт гарч ирсэн Монгол цэргүүдээс танаа цэрэг бутарч сарняаг бол Сарвалгүний хүрээг эзэлчих байсан юм гэж хариулв. Кайгородов би бол хасаг цэргийн сонгогдсон атмаа. Эдний үгээр шийдвэр гаргана. Энэ хүрээнд байгаа цөөхөн улаантнуудыг устгах гэж хам хүчээ барах нь буруу гэж манай хасаг цэргүүд үзэж байна. Улаантнууд энд бидний хүчийг уйж байх оронд Оросын нутагт тэдний засаг өдрөөс өдөрт бэхжиж байна. Одоо хөшөө мод руу хөдөлж тэнд байгаа улаантнуудыг дараад Оросын нутагт орж бослог гаргах нь бидний ганц найдвар. Бид ерөөс алтаа руу дайрч орох бодолтой байна гэж тас төржээ. Удалгүй Кайгородовын хүчний ихэнх нь Сарвалгүний хүрээг орхин хөшөө модыг чиглэн оджээ. Түүнтэй Бакичийн цэргийн 200-д цуг нэгдэн явсан нь түүний хүчийг нилээд сулруулж Сарвалгүний хүрээ рүү шууд довтлолгүй бүслэн хааж хоол хүнсээр боож буулгаж авах бодлого барихад хүргэв. Кайгородовын цагаантнууд улаан цэрэгтэй хэд байлдаад бут цохигдсон Киргизийн нутагт дутаан удаж удалгүй сарнин алга болжээ. Бакичийн цэргийн үлдэгдэл Сарвалгүний хүрээг дахин сар бүслэн хаасан боловч улаан цэргийн 21-р дивизийн цэргүүд хүрэлцэн ирж бүслэлтээс Дамбадорж, Байкалов нарыг гаргажээ. Ховд руу ухарсан Бакич, Казанцев нарын араас Хатанбаатар, Максаржив, Пунцаг, Дамбадорж нарын Монгол цэрэг, Байкалов, Широкки, Полянский нарын улаан цэргийн ангиуд довтлоо. Ховд хотыг 1921 оны 12 дугаар сард байлдан эзэлсний дараа Бакич Уранхаа руу зүгтсэн боловч тэнд байх улаан цэргийн ангид шархтан Улаан гомд ирсэн байна. Цэргийн сэтгэл санаа алдарч байлдааны чадваргүй болж байгааг анзаарч сэтгэл төгшин суусан генерал Бакичд Хатанбаатарын цэрэг Улаан гом руу дөхөн ирж буйг дуулгав. Маргааш нь Хатанбаатарын элч генерал Бакичтэй уулзжээ.
Илч. Баатарван таныг Оросын армийн генерал хүний хувьд цэргийн амийг хамгаалж бууж өгөхийг шаардаж байна. Тэмцэлгүй бууж өгсөн тохиолдолд та бүхэнд цэргийн олзлогчдын ёсоор хандна. Харин тэмцэл хийвэл цэргийг дагалдан яваа эмэгтэйчүүд хүүхдүүдийн амь хохироход хүрнэ гэдгийг сануулж байна. Гэхэд аргагүй байдалд орсон Баакич биеэр очиж Хатанбаатар вантай уулзъя гэжээ. Монгол цэргийн хүрээний хүрэлцэн ирсэн Баакич Хатанбаатар магсарж явт бараалхав. Баакич: Хатанбаатар ван таныг ясны цэргийн хүн гэж дуулсан байлаа. Бидний цэргүүд байлдалгүй бууж өгч буйг харгалзан хүмүүсийн амийг өршөөнө гэж итгэж байна. Гэхэд Хатанбаатар байлдалгүй бууж өгөх хаваас цэргийн амийг хэлтрүүлнэ гэсэн үгэнтэй хүрнэ. Генерал таныг болон бусад офицеруудыг хэрхэх талаар хүрээнд шийд гаргах тул тийш нь харгалзан хөргүүлнэ. Бусад энгийн иргэд болон цэргүүдийг Орос улсын хилд хүргэж өгнө. Хэрхэхийг тэд мэдэх болно гэжээ. Баакич: намайг дагж яваа хүмүүс олон хоног хэрээр бидэрч ихэд туйлдсан байгаа. Тэдэнд хүнс хоол гаргаж өгнө гэж гуйхад Хатанбаатар цагаан цэргүүдэд хүнс хоол өгч буу зэвсгийг хураагаад хөшөө модонд байх улаан цэргийн ангид хүргэж өгөхийг тушаажээ. Баакич нарын 12 офицерыг хүрээнд хөргүүлж тэндээс зөвлөлд Орос улсад хүргэж өгсөн бөгөөд тэднийг Новониколаевск хотноо шүүж цаадалсан байна. Баруун хязгаарын байлдаан дууснаар Монгол орн цагаан цэргийн үлдэгдлээс үндсэндээ чөлөөлөгдөжээ. Нийтдээ Монголын нутагт цагаан цэрэгтэй том жижиг 200 орчим байлдаан болсныг үзэхэд цагаантнаас нутаг орноо чөлөөлөх амаргүй ажил байна. Зөвлөлт Орос улсын зүгээс Монгол ардын журамт цэргээс чин зэрэг гарган тэмцнийг үнэлж баярын захиргаан ирвснээс гадна бүх цэргийн жанжин Сүхбаатар, Дэд жанжин Чойволсон, баруун хязгаарын цэргийн жанжин Хатанбаатар магсаржив нарыг цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнасан юм. 1921 оны ардын хувьсгал гэж нэрлэгдсэн энэ үйл явц 1911 онд эхэлсэн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг шин шат болж улс орноо тусгаар улс болгон зарснаас гадна хөгжил дэвшлийн шин зам нээгдэж Монголыг тойрсон эдрэ нөхцөл байдлын тайлал болж эхэлсэн билээ. Энэ хувьсгал нь хувийн жижиг өмчтэй малчин ардын хувьсгал байсан гэж үздэг. Энэ утгаараа сүүлийн үед шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсан гэж тодорхойлох боллоо. Энэ хүнд цагт эдрэ бүрийг тайлах боломж 20 дугаар зуунд тэр бүр заяагаагүй боловч эцсийн дүндээ тусгаар тогтнол нь эргэлзээтэй хөгжлийн хувьд хоцрогдмол улс орныг дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн шин цагийн Монгол орн болгон хувиргасан энэхүү хувьсгалын гол ач холбогдол нь оршдог билээ.